Playtime 2026-ыг онцлог нь энэ жил түүхэндээ хамгийн өндөр одоо төсөвтэй юм те лайн ап буюу артистууд ирж байгаа. Энэ дээр шалгуурын хувьд бол юу байгаа вэ гэхээр мэдээж хөгжмийн чанар байгаа те. Тэгэхээр тэр артистыг хийх олон хүн мэддэг, сонсдог доо биш. Ерөнхийдөө тухайн артист өөрөө хөгжим судлаачдаас хэрэг өндөр үнэлгээ авсан, тухайн урсгал жанртай хэрэг хамтлагуудад нөлөөлсөн, гаргасан цомгууд нь хэрэг өндөр чанартай юм цомгод байсан гэдэг нь бол гол шалгуур байгаа. Яг энэ цаана бол ерөнхийдөө яг энэ амьд хөгжмийн хамтлагуудын хувьд бол яг би өөрийнхөө сонсдог ийм хамтлагуудаа бол илүү авчирдаг. Үндсэндээ би бол Playtime фестивалыг өөртөө зориулж бол хийдэг. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэхээр энэ Playtime фестивалыг өөртөө зориулж хийнэ гэдэг чинь би бол хамгийн их зүрх сэтгэлээ гаргаж байгаа гэсэн үг. Тэгээ зүрх сэтгэлээ гаргаж хийсэн зүйл бол үзэгчдэд хамгийн их таалагдах болов уу гэж бодсон үднээс. Тэгээд ер нь бол Playtime бол дандаа л би яг өөрийнхөө хүсэж байгаа байдлаараа Playtime-ыг хийдэг. Тэгэд энийгээ ч гэсэн үргэлжлүүлээд явна. Playtime фестивал бол өөрөө зүгээр нэг юм ашиг олдог ивент бол биш. Playtime фестивал өөрөө энэ урлаг гэж би бол хардаг. Тэр энэ лайн апын авчирж байгаа артистуудын дуу хөгжим өөрөө цаанаа урлаг гэж харж байгаа. Тэгэхээр энийг энэ лайн апыг гаргах нь өөрөө энэ фестивалийн хамгийн чухал одоо тий зүйл нь байдаг учраас энэ жилийн гаргасан лайн ап бол хамгийн их өндөр төсөвтэй лайн ап байсан. Яагаад гэсэн бэ гэхээр бид нар Азийн топ 5 фестивал болохын тулд бид нар ялчгүй ингээд мөнгө зарцуулах ёстой. Тэгж энэ дэлхийд те одоо өндөр үнэлэгддэг юм артистуудыг авчих ёстой. Тэр хэмжээний эслийг бид нар бол гаргах ёстой. Тэгэхээр энэ авчирж байгаа энэ артистууд бол яг нарийн дахаар бол яг хөгжим нэлээд ухад сонсдог, хөгжим их сайн мэддэг хүмүүс бол энэ их гоё лайн ап ингэж харна. Хөгжмийг мэддэггүй их өнгөцгөн сонсдог хүмүүс бол энэ ямар ч таньдаг мэддэг артист байхгүй байх гэж хэлэх байхгүй. Тэгэхээр Playtime фестивалыг би яг үзэгчдийн хувьд энэ артистуудыг ойлгодог ийм фестивал байгаасаа гэж хүсэж байгаа шүү. Тийм фестивал энэ жил 3 хоног болсон. 3 хоног болсон шалтгаан болохоор 4 хоног бол арай урт байна. Тэгээд үзэгчд маань ядраад байсан. Тэгээд ядраад байсан учраас яг 3 хоногтой яг гой час те хийгээд явчихъя гэдэг. 4 хоногоос 3 хоног болсон ч гэсэн артистуудын тоон цөөрөөгүй. Артистуудын тоон яг хэвэндээ энэ жил 124 артист 17 улс орноос ирж байгаа. Тэндээс 32 нь гадаад хамтлаг уран бүтээлчд байгаа. Тэгээд энэ 124 артисттай 3 хоногтой бид нэг хуваагаад хийхэд бол яг тухайн нэг өдөртөө ноогдох артистууд бол маш их олон болоо. Тэгээд одоо үзэгчд маань бас таалагдах болоо гэж бодсон. Энэ жил бол Playtime бол гэр бүлийн фестивал. Тэгээд гэр бүлээрээ ирж үзээсэй гэдэг. Энэ жил нэг ялгаатай зүйл нь 15 ба түүнээс доош насны хүүхдүүдийг бол бид нар үнэгүй оруулж байгаа. Шалтгаан нь юу гэхээр бид нар энэ Playtime фестивалыг энэ яг энэ 14, 15 та 13 тань хүүхдүүдэд илүү хүргэе гэж бол ботсон. Гэхдээ энэ хүүхдүүд орохын тулд заавалчгүй ээж автагаа яг одоо албан ёсны асран хүмүүжүүлэгчтэйгээ орох хэрэгтэй байгаа. Тиймээс зүгээр нэг дурын одоо тий насанд хүрсэн хүнтэй бол бид нар оруулахгүй.